За би энэ цаасаар ингээд арчсан чинь ингээд нөгөө цаас маань ингээд наалтаад юу яхаар нь зэрэг би ингээд алчуураар арччихлаа. Алчуураар арчаад ийм сайхан болгочлоо. Хатаагаад за одоо энийг аяган тэгээд нөгөө кокосныхаа тосыг хийж өгнө. За энэ кокосныхаа тосыг би ингээд сайхан хайлуулсан байна. Одоо энийг энэнийхээ дээрээс ингээд хийгээд өгчнө. За ингээд сайхан хийж өгөө сайхан утгаад жоохон тосоо шингэн эхлээд 1-2-3 минут. Уг нь ингээд амтлагчаа хийгээд хонуулаад маргааш нь шаруул бүр гоё амттай. Хонуулч ингээд. За ингээд нэг жоохон тосоо шингээж агаад тэгээд дээрэс нь нөгөө амтлагчтай энэ давсаа хийж өгнө. За энэ амтлагчтай давсан маань давсыг болохоор ингээд таглаад ингээд шилэнд хийсэн байхад бүтэн жил хадгална. Хэрвээ онгол усны дараа бол сар хадгална. За энийг хатаасныхаа дараагаар ингээд шилээ ариутгсан шилэндээ хийгээд энэ шилнийхаа энэ намсрыг болохоор ингээд цуугаар сайхан арчиж өгөө цэвэрлээд тэгэл таглаад тэгэхэд бол энэ ингээд ийм гоё хатаацсан давс бол баг бүтэн жил та нар ингээ хоолндоо хэрэглэнэ. Энд болохоор би яншуу орсон, мангар орсон, тэгээд нимбэгний минц орсон ийм амтлагч байгаа. За ингээд давстай амтлагчаа хийгээд тастай холон дээрээ. Тэгээ энийг энэ давстай амтлагчаа өөрийнхөө холооныхаа байдлаас шалтгаалаад энэ өргөнийхөө байдлаас холгоныхоо өргөний байдлаас шалтгаалаад өөрсдөө их бага янз бүр хий. Тэр нь бол та нарын энэ дурын асуудал. За ойрд ийм амтлагчтай ийм давс хатаадаг ажилтай байгаа. За одоо энэ давс мэцээ хатчиж энэ давсаа аваад одоо энэ рүүгээ нөгөө хулууга хийж өгөө цөмөрөө. За тэгээ хулууга хийчих. За амтлагчтай давсан маань ийм гоё болсон байна. Маш гоё болсон байна. Одоо энийг нөгөө ариутгсан шилэнтэй хийгээд шилнийхээ амсрыг нөгөө цуугаар сайхан арчиж өгөөд хийчихнэ. Үнэр гэж өстэй янзын гоё аюу тансаг гоё үнэртэй байна. Та нар энийг нөгөө розмарин тэгэл гааны навч тиймэрхүү юмнууд одоо юм уу саримс сонгон мөнгөнтэй ингээд давс ингээд хатаагаад тэгээд саримс энтрийг бол орныхаа хажууд юм уу тэгээд орой унтахтай хүүхдүүдийнхаа хажууд ийм давс ингээд тавихад бол орчных нөгөө агарын цэвэрлж яадаг байхгүй юу. Энэ давс чинь тэгээд ерөөсөө шингээгээд авчна өөрөөсөө тийм бохор тийм юунуудыг одоо юу гэдэг энергийн урсгал энергийн юунуудыг цэвэрлж яадаг. Тийм учраас та нар сонгонтой тэгээд саримстай тэгээ одоо өөр амтлагч нугаануудтай ингээд тавсаа хатаагаа тэгээд хажуудаа тавьж болно. Өндөр нь гоё сингэнэд гааны навч бол бүр ямар гоё сингэнэ гэж бас лаванда за тэгээд тийм юмнууд бол бас хийж болно шүү. За одоо ингээд лестэн дээрээ нөгөө хулуугаа ингээд сайхан тараагаа тавина. Та нар тэгээд хулуугаан жанц давс тэгээд улаан давс энтер хийлэх зүгээр штэ. Тэгвэл одоо кальци, эрдэс нөхчөөдөг алддаггүй тийм нөхчөөдөг тийм давснуудыг хийж ялангуяа ингэж шаруул их зүгээр шүү. Тэгээд хэрвээ чихэртэй жоохон тэгж хийх юм бол энэ ванилин цукор юм уу, ванилин сахар юм уу эсвэл зүгээр сахар хийсэн дээр тэрнээс өндөр градус шарахын юм чинь зүгийн болол тийм ээ. За ингээд гоё шараад тэг гарсныхан дараа би та бүхэнд үзүүлье. Тэгэл зурагт мөрөгтэй үзээд байж ах тийм үү. Тийм үед одоо тэгэл хоолны завсар тэгээд торыг гэж байгаа хүмүүс бол
бөөн витамин энэ бол одоо төрөв бочирханд их сайн гэж байгаа энэ холооны энэ үр тэгээд давсаг бөөрийн үйл ажиллагаанд их сайн энэ холооны үрийг идэж яхад за тийм сайн байна. Одоо энийг би 180 градус дээр 20 минут шарах шүүгэнд. За ингээд 120 градус дээр 180 градус дээр 20 минут шарахаар ингээд хийцэн байна. За тэгвэл 20 минутын дараа цөмөр үзье. Хэр зэрэг болсон байгааг нь.